Өнөөдөр огчтой өнөөдөр огчтой баяд хэлгэж судлахгүй баяд аялгау гэж судлах юм шүү гэж хэлээ наад. Тэгвэл чи өөрөө бичсэн. Өнөөдөр бол номны хөвсөнтэй бид бас ингээд уулзъя гэсэн. Тэгээд өнөөдөр багшийнхаа, би багшийнхаа энэ эдмийн өргөд бас сууж байна. Одоо эхний уулзтыг хийж аваад их баяртай байна. За, комс бол ерөнхийдөө ийм үйлдэлтэй дээр нь бол нанжид нэмэгдэн. Сумаас бол хамгаалалтар багш хөлмаа номын сонжрууд нэмэгдэн ингээд ийм үйлдэлтэй 100 жилийн номны комс ажиллах юм аа. За, та хувьд бол ерөнхийдөө бол бас 80 70 90 жилийн номуудыг хийсэн туршлагатай ийм өндөр хүмүүс. Тэгэхээр надад бол ерөнхийдөө бол нэг тийм олон хэлээд байх санаа бол бас бага байна. Би яг тэр энэ номтой холбоотой энэ үйл ажиллагаанд оролцож байгаа тийм учраас хамгийн гол нь жилийн одоо алдаад үзэл дээр одоо нэлээд сайн анхаарч 100 жилийн хойг их сайхан одоо бүртэж тусламжтай бүрдүүлээд орсон тийм байдлаараа оруулах. За тэгээд өөртөө бол чиглэлийнхээ одоо санаа боноонуудыг ярилцж байгаа. Тэгээд сайхан ном гаргаарай гэдэг. Надад бол ихний ээлжинд ойн номныхаа төсөв тооцоо гарч ирэх нь бас чухал байна. Яг тэгэхээр би яс төсөв энэ бас хөөцөлдөж хэдэн ширхэг ном гаргах хэвлэлтэнд нь хэдэн ном оруулж хэвлэлтэнд нь ямар үнэтэй байхын гэдэг тооцоонуудыг надад бас төрүүлээд аваад үзэх сайн байна гэсэн чиглэл байна. Тийм шүүрхэнц нь бас өрн зүйлээс ойн номынхаа талаар ярьж баяртай байна. За номын комисс Улаанбаатараас манай Ахмад багш, Улаанбаатар оны төгсөгч манай Цэрэнд Дурагш маань болж байна. 1992 оны төгсөгч манай бас сургуулийн 90 жилийн ой ном тэгээд бас биднэртэй хамтарч ажиллаж хэлсэн манай Баянаа маань Баямх төгсөгч маань болж байна. За манай одоо шинэ сөүлэний манай төгсөгч бас одоо мөнгөн толгой 2009 оны төгсөгч мөнгөн толгой маань орж байгаа. За манай сумын уугуул манай сургууль бас нэг сурч байсан. Тэгээ нанж тэгээд одоо Бодосүлэх сургуулийн доктор Луис Сайхан амгаас ийм сайхан байгуулс хамтраад ажиллаж байгаа. Орон нутгаас бас манай багш нар бас нэгж ажиллаж байгаа. Тэгээ орон нутгаас одоо манай уучин 90 жилийн ойн номд ажилласан Улмаа тэгээд номын санч мэдээлэл зүйн багш Гамбат тэгээд багш. Тэгээд номынхаа бүтцээ ярьж байгаа бас хүмүүс нэгдгүй яг үйл асуудал ярина багш. Нэмтэрхэтэл энэ нэмтэрхэтэл манай агуулгаар үзсэн юм байна. Энд ой агуулгаар зөв гаргаад үлгээр маш сайн гаргаж юм болов. Энэ хэрэгсэл сургууль гэдэг юм шиг эрдмийн өргөнд эрдмийн хишг анх хүртснээс хойш 68 жил болж энэ сарматай бэлтгэл гэдэг. Нас 76 хүрч байгаа учраас нүгээрээ өвгөн хүний тоонд бүр алигдсан гэсэн. Тэгээд энэ цаг үед одоо байж байгаа одоо тууд их баяртай байна. 100 жилийн аа гэдэг бол нэг хүний насанд бол их цөөхөн тохиолдох. Цөөхөн ч гэж юм баг тохиолдох юм уу? 100 хүрч байгаа юм чинь тохиолдох. Тэгээд энэ аа одоо ном тех энэ аа одоо тэмдэглэлийн гэрчээ орж ингэж байгаа төлөвийг баярлалаа. Саналын хувьд бол одоо бол зүгээр одоо ном яаж битээх вэ гэдэг талаар би зөвхөн ганцнаг санал гэдэг бас хэлсэнтэй байна. 20 жилээр 5 бүлэгтэй ном байвал түүхэн ном байвал яасан бэ гэсэн бид бол сая ярьлаа. Эхний 25 жилийн бол 1945 тийм. Тэгээд өөр хүмүүсийн намтар бүтээл оруулахаас гадна
болж игэл одоо тэнд сурч исэн хүмүүсийн нэрийг оруулахгүй гэсэн тэр үеийн одоо сурч исэн үеийн хэн дурсамж тэг сургууль нэгдүгээр тийм юм хүн болгоноос биш бас тодорхой хүмүүсээс сургууль. Хоёрдугаарт бол сургуулийнхаа түүхэн яг тэр цаг үе хүртэл 45 он хүртэл ямар одоо сургууль ямар өөрчлөлт орсон ямар хөгжил байсан гэдгийг товчоолоод ингээд одоо нэг 5 бүлгийн ном биш гэж хүлээсэн байсан санаа. Нэг алдартан гавьяатнуудыг бол бүгдийг нэг дор жагсаах юм уу? Тэр 20 жил дээр нь сурч ирсэн хүмүүсээр нь жагсаах юм уу гэдгийг бас бодоорой гэж хэлэх гээд байна. За тэгээд бүх хүний нэрийг оруулна гэдэг бол хэцүү. Ягаад гэвэл зэрэг тийм учраас тэр үед сурч ирсэн жил болгон сурч ирсэн хүмүүсийн дурсамж байвал за 100 хүний дурсамж үлчин гэдэг бол хэцүү бас. Гэхдээ бол одоо тэр нэг бүлэглээд ингэж бичих юм боломж юм. Тэгээд зураг хөрөг одоо тэнд хийж байгаа юу байх юм? Зураг хөрөг тавих юм бол болдог сургуулийнхаа түүхтэй болдог. Бид чинь 100 жил нэг ийм сургууль болж ийм өндөрлөх болсон шүү дээ. 20 жилээр тэгээд багцлаа. Тиймхүү ингэж одоо тийм. Тэр номыг бол ном бүтээн гэдэг бол хамгийн хүнд ажлын нэг шүү. Тийм учраас бол ер нь цагтаа бараг л болж байгаа баян мөнгө мэднэ. Бараг л одоо эхлэгийн өмнө л одоо нэг мэдник чинь дуусахдаг. Тийм учраас одоо бүр эрднээс өөр яг ингээд үтцээ гаргаад тэр хүн энийг чи тэрийг хариуцгээд ингээд сайхан бичвэл хариуцсан шүү дээ. Тэгээд мэдээж ингээд эрдмийн сайхан одоо энэ өгөлттэй газрын үүс амтны тухай. Тэгээд энэ зүйлсийг би яг бас одоо тэгээд манай ланжиг мөнгө тавай нөрхөн байна. Тэг мөнгөд бас захиргаатаа ч гэсэн одоо тэгээд бичүнтэй. За момент бол нэг энэ хүн нэг хүн нэг ингээд ороо гэж ингэж өөрийнх нь нэрийг л хайд юм биш шүү дээ юм дотроос. Тийм учраас бол бүх хүний нэрийг оруулах гэсэн зүгээр тэгтэй. Тэр үед сурч ирсэн хүн болгоныг одоо бас нэг хүн аваад юм уу эсвэл гэдэг юм. 1945 он хүртэл юм уу 55 он хүртэл сурч ирсэн хүн сургууль жил болгоноос хүн олдсон гэж байна. Тийм учраас тэр үеийн дурсамжуудыг бас нэг өөрчлөлт тэгээд тэрнээс хойш одооны энэ сүүлийн дурсамж. Энэ жилийн одоо төгсч чинь 100 жилийн агаар төгсч ингээд сайхан шүү дээ тэднийг оруулаад чинь бол би 100 жилийн агаараа төгссөн шүү гэдэг тэр төгсөж байгаа ангийнх нь бас нэг дурсан зэнтрийг оруулаад тэгээд өөр нэг бод баримт заавал тэр ажиллаж исэн багш нарыг нэртэй болж игэл нэртэй нь бол ингээд жагсан манайхаа бооч номод байгаа шүү дээ тэр чинь бол одоо би ажиллаж исэн шүү миний аав ажиллаж исэн ээж ажиллаж исэн гэдэг ажилчид мэд тэр бүгдийг одоо олж чадах нь үгүй зүгээр ер нь тэр сургуулийн материалуудыг хамтдаж гэсэн оюуны соёлын хамтдажсэн оруулж ирсэн бүх хүний яг тэр хүмүүсийн нэрийг оруулах байх зөв байх гэж бодсон. Төгсөгчдөөс гадна бүх багш нарыг тэр маш их бэлэг юм байна. Ингээд одоо бид бол их сургуулийн материал сайн үнэн бодлолтой материалыг цуглуулна. Дээр нь үсгийн төв архив одоо орж сургуулийнхаа түүхэн холбогдолтой материалтай танилцах юм боломжийг бид бас хийж байна. Тэгээд бид нар бол аль болох одоо боломжийн хэмжээнд бүх юм түүхэн бодит баримтыг болгуулж үнэн зөв нэг хүний нэг гурав бичсэн байж болохгүй нэг хүний санаа бодлын нэг хүний зураг ороогүй байна тэр нэг гэсэн гомдлоггүйгээр ер нь лайтайхан нэг сая хэлсэн саналуудыг тусгаад тэгээд бас өөрөөсдийнхээ боломжоор ажиллая гэж бодож байна. Сургуультай холбогдолтой гэж хэлэхгүй бол хэрэгсэлтэй холбогдолтой гэх юм бол бас дүндээ юм байна. Сургуультай холбогдолтой юунд юу оруулах вэ гэдгээ хэрэгсэл сургуулийн баг сургуультай хийжсэн нэг hayдаг хэлгээд байна шүү дээ. Би тийм учраас тэр 20 жилд нь шингээгээд бүтцийг гаргаад ингээд яачгүй яад энэ зүгээр баян мөнгө бол бас саналаа хэлэх байх гэж байна. Одоо уртгийн онцгой өөр яг тэгчл багцсан шиг энэ бас нэг өөр мэцэл хийх хэрэгтэй тийм. Миний хувьд бас нэг
За ингээд цэгцтэй байж шүү тийм. Ном болоо Студиор тэр авч үзсэн. Сургуульд нь ямар байсан байна? Багтаж шүү. Урдын спортоор ямар байсан? Ямар багш нар ажиллаж байсан бэ? тий. Хичнээн сурагч төгсгсөн байна. Яг манай сургуулийн спортын Нэлээд л. зуны нөгөө конгач математик талдаа ерөөсөө бичих. Сумын 100 жилийн ном байгаа шүү дээ. Цаг хугацааны үржилтийг бол сумын 100 жилийнхаа үеийг адилтгаад авч үзсэн зүйл байна. 25-аас 40 жил тийм ээ. Хүмүүс Яраас иргэдэг юм уу? 90-ээс хойшоо одоо бид шинэ цаг үе тийм ээ. Гэдэг үедээ энтэйгээ нийцүүлээд хүмүүс бас харьцуулж үздэг байх хэрэгтэй. Хоёрт нь зүгээр яг одоо энэ хэсгийн 100 жилийн номон дээр 100 жилийн түүх номон дээр бол энэ сургуулийн тухай боловсролын салбарыг ерөөсө 20 хүртэл багтаас програм болцсон. Тэгтэл чинь урд нь бол 2-3 ном барцсан байгаа шүү дээ. Тэр номноос ингэсэн. Тэгээд саяны та нарын тэр нөгөө ажиллаж исэн бүх хүмүүсийг нөгөө манаач жижүүр гэлтгүүгээр тийм. Байрны багш гэдгээр тогооч гэдгээр ялгахгүй бүгднийг ингээд нэрийн дурдахыг аль болох хичээсэн тийм. Тэгсэн Одоо бол зүгээр яг энийг илүү дэлгэрүүлээд ерөнхийдөө зүгээр номын загвар маань 900 жилтэйгээ жоохон тий. ойрцоо байх уу байхгүй юу? Дизайн бол тийм Нэг байна. ийм тэрэн дээр эхлээд бас ярьчих хэрэгтэй байх гэж бодож байна. Хоёрдугаар болохоор зэрэг энэ илүү 20 хуудас маань баяжигтай нийтдээ хичнээн хуудас болохоор ер нь цугларч болохоор бүх материалуудыг цуглуулаад энэ чинь цаана нөгөө ном дотор ч гэсэн архив цаас цаашдын архив бий болоход бол ийм тустай гэж бодож байна. Тэгэхээр материалыг бол ерөөсөө ямар ч тийм юу заахгүйгээр аль болох цуглуулж аваад тэгээд тэр нөгөө их сургуульчдыг аюу маш сайн цуглуулж аваад энэ дээр энэ цаг нэгэн тавих. Бид нэр энэ номыг 100 жилийн номыг жоохон баяжуулсан юу нь бол тэр нөгөө хэрэгсийнхэн гэдэг нөгөө нэг сонины юу гарсан шүү дээ. Эмхтгэл гарсан шүү дээ. Улаан ном гарсан шүү дээ. Тэр номноос ч бас ингээд энэ сургуультай холбоотой зарим юмнууд нь орж ирж байгаа байхгүй. Хаягтайгаа дэлгэрүүлээд оруулсан. Хаягдсан наалтууд зөндөө байхгүй. Тэгэхээр тэр болгоныг ерөн сургуультай холбоотой бүх зүйлийг энэ шигтгэе болгож баримт болгож дуудаж байгаа. Тэгээд он цаг цагт тийм ээ. 50 нийт юм болоога, 60 нийт юм болоога. Тэгэхээр ерөнхийдөө номыг бол эхний ээлжинд бол хуудас заахгүйгээр нүүр заахгүйгээр баяжуулаад шигтэй. Тэгээд үнэхээр ингэж явал дараа нь бол хэрч таслах нь бол үнэхээр дахиад нэг ажил хийгдэн. Тэгвгээр ингээд нөгөө хүрээндээ байж захигдаад материал цуглуулна гэвэл бас ерөөсөө тэгээд сая бол нөгөөч бас хэлж дээ. Тэр нөгөө архивын газруудад баримт. Тэгэхээр одоо бол биднэрт юу байна гэхээр цаг байна. Тэгэхээр одооноос архив цуг хүмүүсийг томилдог. Тэр нөгөө өдөр унаа хоолныхын задрыг тооцож өгөөд тэнд чинь бас ажил явуулж байгаа байхгүй. Тэгээд тэнд очиод шаардлагатай тэр бүр одоо манайхны сургуультай холбоотой ямар баримт бичгүүд вэ? Тэр үүс тэр эхний анхны суралцагчдын нэрс мэс байна уу байхгүй тийм. Тэрнийг бол бас олж авах хэрэгтэй болчихно. Одоо бид нэр тэр болгон одоо энэ 2-3 номыг нийлүүлээд 100 жилийн ном гэж гаргах биш байхгүй. Энэ бол 100 жилийн түүх гэж утгаараа та бүхэн яриад байгаа тэр цоо шиг ном өөр агуулгатай ном бичих гэсэн. Тэгээд энтэйгээ зэрэгцээд би бас зөвөр яг бодож байгаа бодол гэвэл ер нь бол давхар цахим болох чиг. Тийм ээ. Шууд энэ бол одоо хааштай бол Одоо бол энэ болсон шүү дээ. тэгэхээр зэрэг бид нар олдож байгаа материалуудаа цахим руу оруулаад хүмүүсээс нөгөө нэг саналыг аваад нөгөө нэг хамаатан садантай хүмүүс чинь манай аавын сургуульд ажиллаж байсан ийм зураг байна, ээжийн ийм зураг байна гэвэл илүү баяжмал болно тийм ээ. Тэгэхээр зэрэг бол бид нар тэр номны агуулгыг төрүүлээд яг таслаад нийтэлж байгаа шүү. Тэр нийтэлж байгаа юм дээр хүмүүсээс саналыг аваад тэр фидбэкийг авахудаа энд буруу байна гэх хүмүүс гарах байхгүй. Яавал энд бол нэг хоёр үний санал гараад тийм хавцны ялгаа байгаа юм шиг. Хавцны ялгаа гардаг. Тэгээд энэ дээр нэг 10,000 зүрх гардаг юм дээ. Асан дээр хавцсан байна. Сурагч нь 1000 хүн болцоор нөхдөд чинь их алдартай болоод чиглэсэн байх шүү. Тэр шиг ингээд бас онд байх сургууль чинь 65 оны нэг мэдээлэл аваад юм.
3 анги болсон үг дээр хэрэгсэлэн гэдэг тийм. номон дээр үү? Тэр нөө тэрүүний малчин сонины мэдээ нэ. Сонины мэдээ. Тэр хэвийн бол бацраа төчөг юм уу? Удаа хэрвээ яаж байсан бэ? Би нэг юм ямиг комисстай холбоотой нэг ганц хоёр санал хийх гэж байна. Ингээд тэр комисс ингээд байгуулагдчихж байна. Тийм үү? Одоо ингээд одоо 10 тэгээд салбар комисс одоо жишээ нь байгуулвал яасан юм. Одоо салбар комисс гэхээр бас одоо дархан эрдэнэсийн хэрийг нэг өнөө багш мэдээ тайлбарлаад хэлчихье. Баатар сүрийг магтъя арал дэтлэм ардын багш таны Чингисэн баатар сүрийг магтъя Үнийг айлдан учрын чагт нээж өгч та